Сайн байцгаана уу бичлэг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ами гэдэг. За миний өмнө харагдж байгаа энэ Enzer T500 BT гэдэг тоглоомчийг би урднаас танилцуулж ирсэн. Бас сайхан нэг бичлэг оруулсан байгаа. Энэ тоглоомчийг хэн сонсгоо тест хийгээд бас дэлгэрэнгүй танилцуулсан видео оруулнаа гэж хэлсэн байгаа. Ингээд дэлгэрэнгүй энэ хөө тоглоомчийг танилцуулсан видеогоо одоо ингээд та бүхэндээ хүргье. За урд нь би энэ тоглоомчийг болохоор яг өөрөө авч сонсч үзээгүй байсан. Та бүхэн тэр бичлэгийг бас үзэл анзаарах байх. Зураг юм уу гадны бичлэгүүдийг ингээ эвлүүлээд өөрөө хараад би тэрнэлт хийсэн тийм анализ хийсэн видео байсан. За тэгээ яг өөрөө аваад ингээд ухсраад сонсоод үзлээ. Тэгээ 500 BT гэдэг тоглоомч манаас үний үед маш боломжтой мөртлөө бас үнэхээр сайн бас хийсэн тоглоомч байна. За тоглоомчийн харьцагнаас задлаад гарахад ерөнхийдөө дотроо ийм байгаа ингээд. За үндсэн тоглоомчийн маань үндсэн биеийн нэмд байна. За энэ плейтер болохоор ийм хөнгөн цагаан хийсэн нэлээд хүнд ийм төмөр сайн плейтер байгаа. Яагаад ийм хүнд плейтер сайн бэ гэхээр чичиргэнээс хамгаалж өгдөг. Одоо хүнд байж чадаад чичирдэггүй гэсэн. Иймэрхүү хямдхан плеерүүд тоглоомчид голцоо тийм пластик юм тавнуудтай байдаг. Тэгээ явгаараас ингэ зарим долгиоддаг юм уу эсвэл чичиргээ аягүй мэдэрдэг. Тэгэхээр плейтер юм хүнд байх тусмаа сайн байна. Тэгээ бас мөн дотор болон гадарчлалын бас будсан байвал цөөрэй хавгүй гэсэн. За энэ болохоор пенсийн доор дэвсдэг зөвлөвч байна. Slipmate гэж нэрлэдэг. За тэгэхээр RCA cable, за тэгээ компьютертэй холбож дууга бичих зорилттой MIDI cable байна. За тэгээ тогонд болохоор юм 12 вольтын 220 шууд залгаад ажиллах 12 вольтын адаптераар ажилладаг байгаа. За мөн энэ нэг юм жижигхэн зүйл байна. За энэ болохоор anti-skating гэдэг юмнаас хамгаалдаг. За энэ инженерийн зөвчтэй. За би нэг дараа туссан тайлбарлана. За энэ юу вэ гэхээр за энэ ирмэн байна. Одоо мотор 5-2 ингэж хооронд нь холбож өгдөг. За энэ одоо ирмэн угсагтай ингэж татаж угуулж өгдөг юм углоор байна. За энэ болохоор ийшээ угуулдаг. Одоо энийг turn arm гэж нэрлэдэг байгаа тийм. Энэ turn arm-ыг одоо нэг тэгш хэмжээний хэтэрхий хүн биш, хэтэрхий хөнгөн биш. Яг ингэж зүг пензэн дээр тавихад нэгэн хэмт тааруулсан тохиргоо хийж байгаа. Зарим пенс тоглоомч нь байдгүй. Энэ бол бас хэрэгтэй зүйл би энэ талаар дахиад дэлгэрэнгүй ярина. За тэгээд хэдүүлээ ухсраад үзье. Одоо тоглоомч маань ерөнхийдөө надад болохоор маш их таалагдсан. Яагаад гэвэл солонгост өөрөө зарагдж байгааг нь бол 290-300 мянган вооны үнд зарагдж байгаа тоглоомч ихэд энэ тоглоомчийн хийсэн эд анги материалууд нь болохоор айгүй чанартай зүйлүүдээр хийгдсэн мэдэгдсэн. Одоо зүүнээс ахуулаад энэ төмөр болон энэ мод тэгээд энэ тавг энэ бүгд айгүй чанартай материалаар хийгдсэн байгаа. Голцоо ийм 200-аас 100-200, 300 долларын плеерүүд голцоо нэг пластик юм уу эсвэл жоохон хэврэг материалаар хийгдсэн байдаг мөнгө хэмнэхийн тулд. За тэгээд тоглоомч болохоор доороо ийм эрзэнэн 3 хөлтэй байгаа чичиргээнээс хамгаалсан. За артлаас нь харуул за сүүлийн үеийн тоглоомчид болохоор голцоо line юм уу фоно сонголттой байгаа тийм. Та фоно amp-тэй бол шууд фоногоор нь холбож болно. Amp байхгүй бол шууд line out-аар нь хүлээ авах юм уу шууд speaker-т нь холбож болно гэсэн. За энэ болохоор компьютер USB болтолтой. Энэ болохоор адаптер болтолтой. Энэ чинь switch байгаа. За тоглоомч маань өөрөө Bluetooth-ээр бас wireless холбогддог, speaker-т холбогдох тийм боломжтой байгаа. Мөн dust cover буюу тоосны тагтай байгаа. Одоохондоо би энэ тоосны тагийг өгсөхгүй. Яагаад гэвэл бичлэг хийхэд нэлээд саад болоод байгаа болохоор. За юуны түрүүнд ирмэнэ мотортойгоо холбож өгнө гэсэн үг.
За ингээ ирмэнийг хитрхи доошоо биш, хитрхи дээшээ биш, яг ингээ голд нэг төвшөнд. За түүний дараагаар флектор буюу тавгийг сөрдүүлж байна. За тавгаа сөрдүүлэхдээ маш хүнд болохоор та бүхэн тон арм буюу картрижээ хүндэхгүй тул болгоомжтой угсах хэрэгтэй байгаа. За ингээ өгчлээ. Дээрээс нь step method хийж өгöd. За угсрахад маш энгийн амархан юм байна. За түүний дараагаар тон армын хүнд өнгөний тохиргоог тааруулагчийг өгүүлж өгнө. За тоотой хэсгийг урагш нь харуулад за зүүнний хувьд болохоор картрижны хувьд болохоор Audio Technica-ийн MM type-ийн зүү байсан. Тэгээд ягаад Audio Technica-ийн картрижтэй байгаа юм бэ гэхээр энэ болохоор өөрөө олдод сайтай ягаад гэвэл тийм түгээмэл брэнд болохоор таны зүү өдөрсөн тохиолдолд бас зүү наш амархан олдох боломжтой гэсэн үг юм аа. За зүүний тагийг суулж авъя. За ерөнхийдөө бол ингээд dust core буюу тоосны тагаа ингээ өглөөд тоглогч маань бэлэн болчихлоо. За энэхүү тоглогч маань муу ялгаагүй 33 болон 45 RPM-ийн тохиргоо энэ байна. За тэгээд тоглогч ажлыг хандуул стоп болон старт бол товчлоор биш ингэж эргүүлдэг байгаа. За хайрцгийг задлахаар бас нэг төр нэг юм байгаа. Cartridge Element Protector гэдэг. За энэ юу вэ гэхээр ингэж углаад ийм тохиргооны хоёр цэг байгаа. Энэ хоёр цэг дээр ингээд зүгээ байрлуулахад яг энэ дөрвөлжингүүдийн дагуу ингээд нэг тэгшимтэй байвал таны зүүнний байрлал үнцэг яг тэгшимд зүг байна гэсэн. За хэдүүлээ шалгаад үзье. За энд нэг ийм цэг, энд бас нэг ийм цэг байна. За эхлээд тон армын түгжээг мултлаад тон армыг урагшлуулад доошлуулж өгнө тон армаа. Тоглоход бэлэн болгох шиг. За эхний зүүн дээр тавьж үзье. Яг нэмэх цэг гэсэн дээр зүг тавь. За зүүн маань ерөнхийдөө 90% тэгш градусд байна. Үйл ялыг ийшээ болгох юм байна. Тэгэхээр энэ хоёрыг апдейткаар тайлаад хөдөлгөнө гэсэн. За тэгвэл хоёр дахь цэг дээр авчиж үзье. За хоёр дахь цэг бас ялгаагүй үйл ялыг энэ зурааснуудыг бодвол арай жоох ийм хэлбэртэй. Тэгэхээр энийг тайлаад тэгшилж өгнө гэсэн. Гэхдээ миний хувьд бас урд нь зөндөө ийм зүүнний тохиргоо хийдэг байсан DJ гэхэд иймэрхүү байхад бол perfect юм тэгшин биш ч гэсэн энэ бол болж ин тоглоод ямар ч асуудалгүй гэсэн үг. Хитрхи юм дали биш л байвал гэсэн үг. За уцаага байранд нь тавьчих. За яагаад зүүг ингэж тэгшин байрлал байх хэрэгтэй юм бэ? Яагаад ийм хэмжигч байгаа юм бэ гэж та бүхэн бодож магад. За эргээд. За тэгэхээр зүү болохоор хянзаа ингээ уншиж явахдаа нөө. За монголоор юу гэж хэлэх одоо энэ бичлэг хийсэн энэ groove-ийг яг ингээд за та бүхэн би энэ бичлэг дундор нь орсон байгаа бичлэгэн дээр харж байгаа зүү хитрхээ наалж биш бас нэг зүүн баруун тийшгээ наалж биш яг голд байрлаж groove-ийг зөв уншиж одоо дууга гарах ёстой саунд яг зөв гаргана гэсэн. Тийм учраас зүүнээ байрлал тэгшимд зөв байрлалтай байх ёстой. Тэгэхээр энийг хэмжиж ингэж тохируулаад тохиргоотой байх юм байна. Тоглоомчийг угсарахад ер нь маш энгийн ийм амархан байна. Хэдүүлээ одоо тогонд залгаад, спикер залгаад хэр дуурдгийн байна хамтаа сонсч үзцгээе. За түрүү ярьсан anti-skate гэдэг та бүхэн хүмжлэгнээр сарж байгаа энэ anti-skate юм бас пензэн дээр шууд ингээд гулгаад огцом шууд ингээд гол руугаа гулсаад байдаг. Тэрнээс хамгаалж anti-skate-ийн тохиргоонд хийдэг. За өөр плеерүүд дээр ч бас яг ийм жоохон luxury hi-fi team системээ anti-skate-ийн тохиргоонуудад бас яг адилхан ийм хөндрүүлэгч сүйж өгдөг. За та бүхэн энийг хараарай. Энэ тэгээ төмөрлөө оруулаад эндээс ингээ уйчдаг байгаа. За би энийг Монгол явуулах гэж байгаа болохоор уйхгүй байгаа. Энийг уйхгүй. Яагаад гэвэл Монголд авсан үн өөрөө миний зааврын дагуу уяад энийг тохируулчих болно. Одоохонд болохоор anti-skate шаардлага байхгүй. За тэгээд түрүү энэ tone arm гэсэн те
энийг тохируулахдаа углаад тоогоо нааш нь өргөлүүлээд хүндийн хэмжээ одоо яг энд ингээд илүү гарахгүйгээр эргүүлээд ирэхэд энэ хойдлын төмөр яг нэг хэмд гарна туралж байгаа тэр нь тохиронд болж илээ. За энийг яагаад nice цааш нь болгодог вэ гэхээр зарим дууны одоо юу гэдэг хэлний тэр акцентээс нь болоод хэд хүчтэй акцентээс болоод зарим эсвэл том бөмбөрийн цогцлон дээр ч юм уу үсрээд байдаг зүүнүүд. Тэгэхээр энийг хөнгөн биш арай нааш нь дахиж эргүүлээд илүү хөндрүүлж одоо доошлуулж өгч гин гэсэн үг. Зарим хүмүүс гайхаад байдаг яагаад ингэж энэ дууны хэсгээр яг ингэж байна гэхээр тэгдэм байлаа шүү. Тэгээ та бүхэн бас энэ тохиргоогүй тоглоулагч гэдэг яах юм бэ мэдэхгүй. Ямар ч л ийм тон арм хүн дүмний тохироотой бол энийг хөнгөлөөд эсвэл хөндрүүлээд ингэж бас ингэж тохируулж үзээ. Таны пиано засан үсрээд бай. За хойлтолд свич байгаа. Свичийг хэдүүлээ асаад тоглоулагч асаач. За би та бүхэнд өнөөдөр сонсгохоор Marvin Gaye-ийн одоо collected буюу одоо дуунууд хит дуунуудаас бүрдсэн энэ пензийг сонгосон байна. Хэзүүлээ энэхүү тоглоулагчаа Marvin Gaye-ийн дуунаас сонсч шалгаж үзцгээе. За пенза өгүүлж өгöd. За пензтэй харьцахтаас пензэнд хурцлах хуурн пензны гадаргуунаас ингэж барьж харьцаж байгаа хэрэгтэй сонсож байгаа хүмүүс. За тэгээд эхлээд зүүнийхэн тагийг за зүү болохоор бичлэг болгон дээр хэлдэг маш эмзэг байдаг болохоор зүйтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Ялангуяа жоох хүүхдтэй айлууд байвал бас хөгжмөөс жоох хүүхдийн гар хүрхээгүй газар байрлуулахгүй бол зүүнд нь хүрх юм уу зүүгэнд гэмтэх тохиолдол их гардаг. За тэгээ зүүнийхэн тагийг аваад тооноор нь төгжээг тайлж өгöd. За та нар харах юм бол энэ тоон арам дээр дандаа юм бариулаад их те. Эндээс нь барихгүй, эндээс нь барихгүй, энэ бариулаас нь үлгөөд одоо тоглоулагч байгаа дууныхын хэсэг дээр авчив. За тэгээд тоон армын энэчнээс нь буулгаж. За энэ дуу болох их хүн мэддэг байгаа. За хөгжмийн хувьд дугарлалтын хувьд болохоор үнэхээр цэвэрхэн гоё дуурж байна. Шингэн баас энтерьер нь бол яг зөгцсөн бас ялгаралт айгүй сайн байна. Миний хувьд бол за би өөрөө болохоор ийм Yamaha төрлийн спикер хэрэглэдэг байгаа. Тэгээд тоглоулагч бол ямар нэгэн хүлээ авах юм уу ампт холбоогоо шууд ингээд DJ mixer руу ороод энэчнээс спикертэйг олгоцсон байгаа. Line out тохиргон дээр нөхрүүлж байгаа. За тэгээд та бүхэн бас сонссон байх. Хэдүүлээ өөр нэгэн дуу бас сонсч үзцгээе. За дараагийн сонсч үзэхдээ бол Greg David гэдэг дуучны Born to Do It гэдэг анхныхын цомогт орсон I'm Walking Away 7 Days гэдэг дууг сонсч үзье. За энэхүү дуучин маань 99 болон 2000 оны ихээр бас маш их эд оргил хит болж исэн үе. Би бол өөрөө бас юм R&B, soul, jazz юм харуудаас гаралтай хөгжимд их дуртай байгаа. За хэдүүлээ тэгээд R&B төрлийн хөгжмийг хэдүүл хамтаа сонсч үзье. За дууралтын хувьд болохоор
маш дайггүй юм байна. Надад таалагдж байна. Тэгээд өөр гой дуунууд сонсгомор байгаа боловч та бүхэн бас мэдж байгаа. Facebook бол YouTube дээр бас ингээд зохиогчийн ихээр патентлэгдсэн дуунуудыг бас ингээд хаачдаг байгаа, цаанаас нь mute хийгээд бас энэ бичлэгийг оруулсны дараа тэгчиж магаад. За тэгээ энэ тоглоомчийг ерөнхийдөө товчхон танилцуулахад иймэрхүү байна. Дахиад нэг дүгнэлт хэлэхэд дундаж тоглоомчийн үнээр маш дайггүй үйлдвэрлэсэн бас өндөр зэрэглэлийн тийм чанартай тоглоомчийн төвшөнд ойчрал хичээж үйлдвэрлэсэн мэт санагдлаа надад энэ хийсэн материал болон дизайны хувьд. За хүмүүсийн асуудаг асуулт гоё зүү аммаар байна гэдэг, дайггүй спикер аммаар байна гэдэг те би дандаа бичлэгүүд дээр хэлдэг. Гоё зүйтэй байгаад онцгүй спикертэй байвал бас хөгжим гоё дуурч чадахгүй. Тэгэхээр спикерч сайн, зүйч сайн байж хөгжим маань гоё дуурна гэсэн. За пенс тоглоомчийн чанартай зүүнүүдийн хувьд голцоо одоо энэ тоглоомч нэр харагдж байгаа шиг ингэж утсаар холбоод дээрээс нь ингэж болтоор бэхэлж өгдөг байгаа. Тэгэхээр зарим нэг хүмүүс өөрсдөө одоо жишээ нь юу гэдэг юм, би Oppo-ны зүү аммаар байна, Rega-гийн зүү аммаар байна, Shure-гийн зүү аммаар байна гэж байгаа бол тэгэхээр таны тоглоомчинд тэр зүү ингэж суйрлуулж болох уугүй юу гэдгийг шалах хэрэгтэй байна. Зарим хямдхан тоглоомчд голцоо ингэ шууд угалдаг тийм хямдхан зүүнүүд байдаг. Тэр энэ хоёрын юм ялгаатай шүү гэдгийг бас зүү авч байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. За тэгээд ерөн сүүлийн үед ихэнх тоглоомч дотроо preamp-тэй гардаг болсон байгаа. Тэгэхээр заавалчгүй тусад нь preamp юм уу чадлын amp авах шаардлагагүй. Тоглоомчийг аваад active буюу дотроо amp-тэй speaker аваад шууд тоглоомч speaker хоёроо холбоод сонсох болох юм аа. Бас одоо ингээд ихэнх тоглоомчид Bluetooth-ээр холбогддог болсон болохоор бас Bluetooth юм уу wireless speaker толгож бол. За бас ганцаараа хөгжим сонсохыг хүсвэл танд Bluetooth wireless чихвч байдаг бол тэм чихвчээр холбоод бас сонсох боломжтой байгаас. За тэгээ хамгийн чухал зүйл бол мэдээж үн байгаа. Энэ хүү тоглоомч маань болохоор Солонгосын зах зээл дээр 280-аас 300 мянган вооны хоорон зарагдсан юм билээ. Би болохоор энэ хувийнээс цоошин нэрэн задлаагүй арай хямдхан авсан. Тэгээд Монгол 720 мянган төгрөгөөр зарна. Тээврийн зардлын болохоор тусад нь төлөх юм байгаа. Та нараас миний оруулж байгаа постуудыг харуул би болохоор комментэд нэг хариулт бичдэг байгаа. Яг юм авъя, сонирхъя, мэдээлэл авъя гэсэн хүмүүс нь өөрсдөө мессежчэд ороод ирдэг. Тийм болохоор авахыг сонирхсан хүмүүсээс надтай мессежээр холбогдоод энэхүү тоглолтыг, энэхүү тоглоомчийг авч болох юм шүү. За мөн тэгээд бас энэхүү тоглоомчноос гадна бас өөр тоглоомч буюу пен завхыг сонирхсан хүмүүсээс надад захиалж болно. Тэгээд миний оруулж байгаа бичлэгийг бас шеэрлж бас урмын коммент бичдэг хүмүүстээ баярлалаа. За тэгээд энэ тоглоомчийг төвчхон танилцуулахад ийм байлаа. Тэгээд мөн бас пенз болон пензны хөгжимтэй холбоотой бас мөн DJ хөгжмийн талаараас сонирхсан зүйл байвал надаас чөлөөтэй асууж дэлгэрэнгүй ярилцаж болно шүү. Би бас өөрийнх нь мэддэг чадлын хэмжээнд бас ингээд та бүхэндээ зөвлөгөө өгч байна. Ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.